За эзний үгээс өгдөр орцгоё. За өнөөдрийн тавхандаа хуваалцаж байгаа энэ номлын сэдв бол эзэндээ номхорон ирээрэ гэсэн сэдвтэй байгаа. За энэ мангер л дандаа нэг имерхүү нэг сонин юм ярьж байна. За нөгөө тавхан бас ойр нэг сонсог баг. Их л олон жил бас одоо энэ сүмдэрч олон жил болсон болохоор олон удаа ярьсан байгаа. Яг энэ сэдв бол дурддагч өнгөрсөн ба. Тэгээ Библиэлд ингээд нэг бид нар бол Бурхны гарын бүтээл. Тэгээ түүний одоо тэр бол ингээд яг ваарч шиг тэгээ бид бол түүний одоо гардах тэр ваарны одоо шавартай адилах юм а гэж. Ингэж одоо ийм сэдв Библиэлд хэд хэдэн газар дурдж байгаа. За бидний амьдрал бол санамсаргүй бүтээгдэггүй. Бид бол ваарчны мутарт байгаа яг шавартай адилах юм а. За бид одоо бидний өнөөдрийн нөхцөл байдал яг ямар байгаа вэ? Зарим нэг чухал шийдвэр дээр зарим нэг одоо ингээд өөрийнхөө амьдралд ингээд нэг зориг хэрэгтэй, өөрчлөгдөх хэрэгтэй зүйлс дээр нөгөө ваарчин чинь таныг ингээд засгсан, хэлбэршүүлэх гэсэн чинь та зүхтаж амьдраад байгаа юм шиг үстэй. Эсвэл та түүнд улам илүү ойртохоор чармааж те одоо бүр илүү одоо түүний үгэнд итгэж түүний үгийг хүлээн авчин гэж байна уу? За өнөөдөр бид нар ийм 3 ишлэлийн одоо Библийн 3 хэсгээс бид нар уншина. За тэгээ энэ ишлүүдээр дамжуулаад бид нар нэг юм 3 асуултанд хариулт авна. За бид нар заримдаа жоохон ингээд нэг сэтгэл хөдлөлт автаад нэг ууралж муралц үедээ чи юу надад заадаг хийн гэж одоо ууралдаг юм байгаа те. Би нэг хэд хоногийн өмнө эхнэрлүүгээ тэгсэн юм байгаа. Ер нь зүгээр эхнэртэйгээ олон жил амьдраад эхлэхдээ чи ер нь баг хүүхэд нь болчт юм шүү. Тэгээ хүүхчгээ санаад эхэлтэй шээ. Тэгэл за тэр чи энэ ч гэл ингээл олон юм заагаал чи ер нь надад заадаг хийн ч гэл би амар уурсан байхгүй. Тэгээд уучлаарай. За тэгээд ер нь зүгээр хийн бэ гэж биднийг чи ер нь хийн бэ гэж асуух хэрэгтэй нь бурхан байгаа. Тэрс бид нар өөрсдөө биш юм аа. Тэгэхээр одоо би одоо эхнэрийнхээ бурхан биш байхгүй юу? Тэгээ эхнэр маань ч миний бурхан биш. Тийм учраас одоо миний амьдралын эзэн болол тэгээ та бидний амьдралын эзэн бол бидний бүтээсэн эзэн бурхан байх гэдэг наа. Тэгээ бид нар заримдаа чи ер нь над руу сөргөөцөлдөг хийн гэдэг бол буруу үг байх гэдэг шүү дээ. Харин яг энэ үгийг хийн хэлэх хэрэгтэй. Бурхан л хэлнэ гэсэн. Чи ер нь миний өдөөс сөргөлцөөд байгаа чи хэн бэ гэж асууж бурхан гэж асуух хэрэгтэй гэсэн үг ба. За ингээд тэгвэл бид хэн бэ гэдэг дээр хариулт авъя. Бас бид одоо амьдралаа хэрхэн босгон байгуулж, юун дээр босгон байгуулж байгаа талаар хариулт авна. Мөн бас бид нар энэ бүтээгч үе ваарчандаа дуулгуурлах үед бидний амьдрал юу юу болж өөрчлөгдөх вэ? Ямар ивэл ирэх вэ гэдэг талаар юм хариулт өгнө. Нэгдүгээрт нь ваарчин ба шаврын талаар Библиэлд дурдсан. За ер нь бол үндсэндээ бид ер нь хинт хамаатай. Тэгээ бид нар ер нь хинийх бай. Бид хин нэгний өмч байхгүй. Библи бол бидэнд хэлж байгаа. За энэ бол бурхны тухай ярьж байна гэсэн. Ром номын 9-р бүлгийн 21 дээр нэг л зуурмагны шавраар тэгээ одоо зуурсан шавраар хүндэтгэлийн нэг сав эсвэл юрдийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин тэр тухайн шаврынхаа дээгүүр ирэх мэдлгүй гэж юу гэж асуусан ба. Өөрөөр хэлбэл ваарчин тэр шаврыг хэрэглэх, ашиглах. Тэгээд одоо муусны сав болох уу? Алт эрдэнэс хийдэг сав болох уу? Усундаа уудаг сав болох уу гэдэг нь нөгөө ваарчных нь эрх мэдэл юм а гэдгийг энэ ишлэлээр дамжуулж Паул хэлсэн ба. Бурхан бол бидний бүтээсэн бүтээгч юм а. Бид бол түүний мотрын бүтээлүүд баг. Тэгээ ваарчин шавраар сав суулгах хийхдээ заавал зориг шингээж хийдэг. За сая дөнгөж сая ярьсан шиг юу лээ? Ямар хэлбэртэй сав хийх вэ? Бас үүнийг юуны төлөө хийж байгаа вэ гэдэг нь ваарчны л хүсэл байгаа байхгүй. Тэгэхээр ваарчин тэр савыг хийхдээ заавал зориг шингээдэг баг. Одоо ингээд нөгөө нэг одоо манай сүмчин айгүй ихтэй авьяастай хүмүүс байгаа. Тэгээ зарим хүмүүс бол одоо зарим хүмүүсийн авьяасыг бол би бол жоохон ойлгохгүй. Яг яагаад ийм их юм хэрэглэн байж ингээд одоо чинь сүүлийн Крисмасаар ч одоо манай Жаки хурж ирэл одоо тайзан дээр нэг юм харахад нэг хийх юм хийгээгүй мөртлөө ажиллагаа маш ихтэй тэр.
Энтэл тийм тавилаа, ийшээч нэг юм тавилаа. Тэгэл одоо байгаа чимгэл дээрээс гоё болоод тайз гоё болчихсон. Тэгээ би бодсон байхгүй. Энийг гэртээ агуулж хадгална гэдэг чи одоо бас бүүн ажиллаа гэж бодсон байхгүй. Тэгээ тэр авчирсан бүх юм гэртээ хадгалж байгаа. Энийг би өөрөө ойлгохгүй. Харин энэ хүнийг бүтээсэн эзэн нь өөрөө маш сайн ойлгож байгаа. Ингээл бүтээгдсэн чи яах юм те? Өөр ямар ч арга байхгүй. За одоо би нэг сургалтанд сууж байгаа манай багш бол ерөөсөө үнэн тийм ер нь бол ингээд яг өөрийнхөө зааж байгаа зүйлдээ бол үнэн хинэтэн байхгүй. Зүгээр яг тэрнийхээ талаар ингээд бүр өвчлцэн хүн зэ. За би жоохон муухай хэлж байгаа багштай алуулах хаа дараа. За гол нь юу гэхээр гинийгээ хүнд ингээ ойлгуулж хаад мэрихтэй бүр яач ч ер нь бол яргалж магадгүй юм байгаа зэ. Ер нь айгүй сайн багш л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол ингээ коммунист ариш бүр социалистийн үеийн одоо тэр багш нар шиг гэсэн үг зэ. Амар сайн багш. Өөрөө маш чадварлаг. Тэгээ би ихлэ бодохгүй энэ ямар харгас багш. Ингээ баян гэрийн даалгавар маалгавар гал ингэчээдэг те. Чи гэрийн даалгавраа хийсэнгүү хоцроод байна. Тэр анги дотор би одоо уг нь манай сүмд ирж байгаа хүн баггүй. Манай одоо сүмийн нэг хэсэг байна гэж үзвэл би пастор нэгээд байдаг. Тэгээ хичээл дээр пастор гаж байгаа харж үзэж болно үсттэй. Загнахгүй байж болно үсттэй. Тэнгүү чи пастораа гэж ирж байгаа. Яагаад даалгавраа хийхгүй байна? Яагаад хоцорж орж ирээд байна гэж. Яа за вихэн дээрээс ингээд за би ер нь болдог ч юм уугаа бодож эхлэе. Тэгэд явсаар хагаад ямар бодолтой авчирс гэдэг. Бурхан ерөөсөө энэ хүнийг ингэж л бүтээсэн. Тэгээ энэ нь надад бас сайн байгаа штэ. Тэ? Тэгэхээр бидний хувьд та эргэн тойрондоо сууж байгаа, таны эргэн тойронд байдаг хүмүүсийг бүгдийг нь ойлгож чадахгүй, бүх утгаар нь ойлгож чадахгүй. Зарим нь хэрэг сэтгэл хөдлөлтөй хүн, ааштай хүн, түргэн зантай хүн байж болно. Бүгдийг бид нар ойлгож чадахгүй. Гэхдээ Бурхан тэр хүмүүсийг яг ингэж л бүтээсэн. Гэхдээ нөгөө муухай арын шинг нь биш шүү дээ. Тэр арын шинг гэдэг чинь би нэг хэдэн 7 өдрийн өмнө ярьсан да. Энд чинь юу гэхээр нөгөө нүглээс болоод эвдэрсэн зүйл байхгүй. Түүнээс тухайн хүнд ингээ Бурханы шингээж өгж байгаа тэр төрлөх байдал гэдэг нь тэр ондоо зүйл. Энэ авьяас, энэ чадвар гэдэг бол Бурханы өгсөн зүйл байдаг. Тэр хүн тэрнийхээ талаар үнэхээр бүр ингээд миний бодож байгаас хамаагүй дээр, таны бодож байгаас хамаагүй өөрөөр харж бодож сэтгэж хийдэг байна. Тэгэхээр энэ бол тэр ваарчин бодож байгаад хийсэн зоригтой бүтээсэн байна гэсэн утгатай байна гэсэн үг байхгүй юу? За тэгээ бид нар чи энэ дэлхий дээр одоо хүн болж төрхийн өмнөхөн чинь бас нэг үр хөврөл болох хэрэгтэй болно үсттэй. За аав ээж хоёрын маань одоо хайрын улмаас бүрэлдлээ гэдэг. Яг үүндээ тэр 200 сая гаруй бүр тэр эс дотроос аль нь ч үр хөврөл болох боломж байхгүй ер нь бол. Гэтэл тэндээс нэг нь л ялж хүүхэдтэй болж байгаа шүү дээ. Тэгээ тохиолдол болгон дандаа хүүхэд төрүүлж байгаа юу үгүй шүү дээ. Энийг Бурхан бодож байгаад л яг тэр цаг үед тэр одоо цаг минут секундэд Бурхан бодож байгаад зорилгоо шингэн байж та биднийг энэ дэлхийд илгээсэн байгаагаа бодоод үзтээ. Тэгэхээр бидний эзэн бол бидний бүтээсэн, бидэнд энэ амьдралыг өгсөн эзэн бол тэр үнэхээр зорилготойгоор бидэнд энэ амьдралыг өгсөн байна гэж харж бодлоо гэсэн. Тэгвэл та бид ч гэсэн бас зорилготойгоор нэгэн цаг үед бас энэ цугтаа амьдралаа хамтдаа туулж байгаа. Энэ зорилго нь үнэхээр ариун зорилго байдаг. Энэ зорилгын дагуу алхаж гიშгэж байхад л Бурханы ерөөл бидний амьдралд байна л гэж бид нар ойлгож болно гэсэн. Тэгээ ваарчин одоо шавраар савзуулах хийхдээ ингээд зорилго шингээд юм байж. Ингэснээрээ тэр сав суулга нь хэрэгцээтэй зүйл болж хувирна. Миний дөнгөж сая хэлснийг ойлгосноо? Нөгөө ваарчин нь сав суулга бүтээхдээ зорилго шингээд юм байж. Ингэснээрээ тэр сав суулга нь зүгээр нэг хоосон сав суулга биш хэрэгцээтэй сав суулга болно гэсэн. За ингээ одоо нөгөө ваарн савыг ингээ бүтээж байхдаа маш сайн шигших ёстой. Янз бүрийн хог орчвол жижиг ч гэсэн чулуу ингээд тэн дотор холилдоод орчих юм бол юу болох вэ? Дараа нь ингээ хатаах явцад хагарч унана. Хэрэглээний явцад хагараад унана. Ашиггүй болчихно. Цаг дэмий үрсэн болчихно. Тэгэхээр зэрэг маш сайн шигших ёстой болдог. Тэгэхээр Бурханы одоо хувьд биднийг харж байхдаа биднийг нэгэн цаг үед хэрэглэхээр өнгөрсөн өдрүүдэд биднийг
яан зүрийн бэрхшээлийн дундуур авч гарлаа, заавар зөвлөгөө бас сайн багш нарын гараар орууллаа, тэ бас сайн аав ээжийн гараар орууллаа, сайн ах эгчийн гараар орууллаа, сайн хамт олонны бас дундуур өнгөрүүллээ, зовлон, бэрхшээл, өвчин, тэ шаналлын дундуур орууллаа. Энэ болгоны дотор бид нэр зөөлөрч, нунтгарч, улам илүү юм нэгт бас ингээд чигшигдсэн тэр гвар сав бүтээхэд яг зориулагдсан тэр шавар болно гэсэн үг байхгүй юу? Тэр нунтаг болно гэсэн. Одоо үүн дээр жоохон ус хийгээл одоо нунтаг юм чигшчихсэн нунтаг одоо нөгөө шорон дээр юу хийх вүлээ одоо ус хийгээд яана гэсэн. Хутга нөгөөдгөө зуурч тэгээд бэлднэ гэсэн үг байна. Энэ ус нь их хэрвээ их байна уу баг байна уу гэдэг нь ваарчин зоригтойгоор үүнийг тохируулдаг. Тэр шаврыг хэрэг хэмжээтэй хэрэглэх үү гэдэг нь бас энийг тохируулдаг. Намайг нөгөө хүнсний техникумд сурж явах үед бид нар сангийн аж ахуйгаар баруун аргийн сангийн аж ахуй руу явсан. Тэгээ нэг янз бүрийн ажил зарагдана л да нэг оюутнууд юм чи. Тэгсэн чинь нэг юм 60 тонны ч үлөө юм ганц юм богоон тэр одоо гурилын үйлдвэр дотор нэг юм засцсан нэг юм нарийнхан замн дээр дандаа ичдэг. Байж байгаа л нэг богоон өрхлээ гээл тэн дундуур дахиад шинэ богоон орж ирлээ гэхээр бид нар тэрийг нэг хэсэг газар ингэж нүүлгдэг байхгүй юу? Ингээ 100 м, 200 м эдэр түрдэг. Бид нар өөрсдөө л түрж байгаас тэр чинь чирхэн байхгүй. Айгүй хүнд дотороо дүүрэн хэвэг байдаг. Заримдаа даарахаараа бид нар дотор нь орж хөвтдөг байхгүй. Тэгсэн чи нэг түржээс айгүй салхитай өдөр. Тэр нэг жоох нэг юм гүдэн дээр очсноо нөгөө хүнд юу ч бид нар дийлхэ байж байгаа байхгүй. Тэгээ ухарж гэсэн нөгөөдөг чинь. Тэгсэн чинь за нөгөө ивэсээ хийгээрээ орлохын сөхөөгүй манай нэг нөхөр ачаад ингээд хөлөө ивчихсэн тэр дугуйнд нь. Тэр чинь нэг амарн болно үстэй. Тэгсэн чинь яг миний хажуудсан маань нөгөөдөг чинь. Тэгсэн чинь ухраагаатах гэ хилээтгэхтэй гэл айгу чимээгүй хийлж байгаа нөгөөдөг чинь. Юу гэнэ гэсэн чинь миний хөлн дээр гарчлаа. Тоглоод байгаа юм уу гэсэн чинь нэр гэсэн хөлн дээр чинь. Тэр лаатга буцаага түлхээрээ энэ хэний хөлн дээр гарчлаа гэдэг. Бид нар буцаага тэгээ түрэх оронч нэг хэдэн секунд болчихж байгаа байхгүй те. Бас нэг хөөрхөн болчихоо. Тэгээ нөгөөдгий чинь хөлийг гаргаж аваад нөгөө богоноо тогтоогоод галс суулгаад гутлын талхсан чинь нөгөө нэг ажлын гуталтай юм чи яхаа нөгөө бакалтай. Яах вэ бүр тэгээ цус одгоод ингээ олгоод байгаа байхгүй нөгөө юун дээрээс нь хурууных нь яг дээхэн талаар нь. Тэгэд бид нар шууд нэг хинтэн шилэн хутга байсан аваад шууд нөгөө юуг нь гутлын нэгэ зүссэн байхгүй. Тэгээ гаргаж ирэнгүүтээ нөгөө юуг нь ингэж цусын тогтоох гээд бариад тэгээ нэг цэвэрхэн оролтоор ингээ орочоод имлэг хүртэл ингээ тиск яах гээд ингээ ороогоод багш үглээл чи одоо нэрээ юу бодож яддаг хөөхтөө ийм амар юм чи ингэж зогсоох гэж оролдоо юу гэсэн үг юм чи одоо хөл чинь хамгийн чухал юм биш үү гэсэн хөлж яах уу гутлал хайран байна гэдэг. Тэгээ бид нар нөгөөдгөө чи хинэггүй гэд хоч өгсөн байдаг аахгүй. Бид нар ихэнхдээ бид нар амьдралын бас маш чухал асуудлууд дээр өөрсдөө шийдэх гэж оролдож, өөрсдөө одоо асуудлуудыг зогсоох гэж хөлөө, гараа, зүрхээ эвдэг. Тэгээ бид нар ингэж боддог. Үгүй одоо энэ хохирлыг одоо учрах гэж байгаа хохирол нэг одоо эд мөнгөний юм уу, нэг бизнесийн юм уу, нэр төрийн юм уу те ямар нэгэн боломж гэж бодсон зүйлдээ бид нар бие сэтгэлээ зориулаад, биеэ зориулаад тэрнээсээ хор хохирол амсаад ингээд амьдрах гад байдаг. Гэмтчих гээд байдаг тэрнээсээ. Энэ бол яг тэрнтэй адилхан хинэггүй үйлдэл. Харин Бурхан бидэнд хэлэхдээ амь чинь хувцснаас чи илүү биш юм уу? Тийм ээ? Амь чинь идэх хоолноос чинь илүү биш юм уу? Тэгэхээр та нар өөрсдөө амийг аврахын тулд та нарт амьдрал өгдөг эзэнтэйгээ ойрхон байгаарай гэж Иесус загсан шалтгаан тэнд байж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдийгөө одоо бодох хэрэгтэй. Би зүгээр тэнэж явж байгаа хүн би биш ээ. Бидний амьдрал зүгээр нэг хаашаа ч хамаагүй харвчсан од шиг биш. Зүгээр тэнсэн сум биш. Тэнсэн сум бол байгаа он нь онохгүй, зөрнө, дутна, хитэрнэ. Харин бидний амьдрал бол Бурханы хараалж байгаад тавьсан тэр сум гэж бид нар ойлгох хэрэгтэй. Тэр бол маш мэрэгэн харваач байгаа. Тэр бүр тэрч байтугай тэр байн хаан байхыг, хаан тусахыг тэр үнэхээр сайн мэдж байгаа байхгүй.
Тэгэхээр тэр биднийг зоригтойгоор бүтээсэн учраас бидний амьдрал хэрэгцээтэй, ашигтай болж байгаа гэсэн үг байна. Утга учиртай болж байгаа гэсэн үг байна. Өөрсдийн гэсэн зориулттай гэсэн утгатай. Тэгвэл асуудал нь асуудал нь шаварт биш, бидний эсэргүүцэлд байдаг. Бидний зөрүүд занд байдаг. Тэгэхээр хатуурсан шавар хизээч хэлбэр авахгүй бас шигшид цэвэрлээгүй бол хагарахтай адилхан зүгээр чиглэг зөөлөн үнэхээр сайн шигсэн тэр шавар бол ваарчны гарт хүрсэн хэлбэрт оруулагдана гэсэн үг. Бурхан биднийг эвдэх гэж биш, харин хэрэглэх гэж хэлбэршүүлдэг багт. Таны амьдралд ямар нэгэн хэлбэршүүлэлт явж байгаа бол та тэрнийг юу гэж ойлгох вэ? Энэ Бурхан өөрийн зорилгын төлөө намайг ингэж юм л гэж ойлгох ёстой. Энэ бол хамгийн зөв үйлдэл байгаа гэдэг. Тэгээ би эхнэр өтер ч гэрлээ нэг жилийн дараа Америкт ирсэн. Тэгээд эренгүүт шууд хүүхдтэй болсон. Хизээж хүүхдтэй байж үзээгүй. Хизээж 0 настай хүүхдтэй байж үзээгүй. Хизээж 10 сартай хүүхдтэй байж үзээгүй. Хизээж 10 настай хүүхдтэй байж үзээгүй. Хизээж 11 настай хүүхдтэй байж үзээгүй. Маш олон алдаал гаргасан л баг. Гэхдээ бидний хувьд эргээд харахаар өөрсдөөсөө шалтгааллах зүйлүүдийг хийсэн байна гэж бид нар харсан ба. Бус нь Бурханы харт. Яг тэгвэл хэлэх ёстой юм хэлдэг. Тэ? Бурханы тухай ярьж түүнийг ингээд Бурхан руу өрсөн бол өрсөн. Бид нар чадах чинээгээр өрсөн. Бидний амьдралаа сайн мууг нь илүү харахаас илүү бид бол яалтчихгүй Бурханд итгэдэг гэдгийг маань тодоостод харсан гэдэгт би сэтгэл амарч байгаа. Хүүхд маань гэрээс гараад явах нь тун ортчол байж байна. Ер нь л гараад явчаал байж. Тэгээд ингээд бодох төр эргээд бас ингээд жоохон том болцсон үед нь ингээд харилцаж явахад бас ярьж хөөрж байгаа юм дотроос аав ээжийнхэн нэг юм зан чанар нэг төстөө зүйлүүд бас бидний хэлж ярьдаг байсан зүйлийг өөрөө бодоод олцсон юм шиг ярьж байгааг харахтаа бидний хувьд хүүдээ шингээ гэж бодсон зүйл маань шингэсэн байна. Жишээ нь ингээд ээж нь бол очиргүй цэвэрч хүн заяа. Маш цэвэр. Намайг харж байгаа хэвээр айгүй цэвэр байгаа хэвээр. За тэгээд тэгсэн чинь манай чинь хоёр хүүтэй айл чинь хөвгүүч ерөнхийдөө завандуу талдаа штэ. За ээжийн нүдэнд бол хизээч тэд ийм бүр амар эмгцэгтэй харагдахгүй ч гэсэн аавынх нь эдний том хүүгийн хувьд би ингээд дүүнэрээ харж ахад юу харагж байгаа нөхдөр ээжийнхаа бас ингээд зан чанарыг дуурайсан байна. Тэгээ бохор орчинд нэг тийм дургу байгаад байгаа мөртлөө өөрсдөө санаанд бас бохор амьдарчдаг ийм байгаад байгаа. Энэ болгоно нэг өдөр хэлбэршид дуусах үедээ тэд үнэхээр яс эцэг гэхэд бэлэн болно л гэсэн. Тэгээ би заримдаа нэг аав ээжээс би ч 10 хэд наснаас хойш чинь ер нь гэрээс жоохон хол амьдэрсэн байхгүй. Тэгэл ер нь хамгийн хол явцсан би юм байлаа шүү дээ. Тэгэл би өөрийгөө ойлгодгүй. Би муу хүүхэд учраас гэр бүлээсээ аав ээжээсээ жоохон хол амьдраад тэгээд ингэсэн болов гэж бодож байсан үе надад байдیں۔ Тэгээ эргээд харахаар Бурханд зориг байсан баг. Тэгээд тэнж явж байгаа биш харин би харвсан сум байгаа байхгүй Бурханы. Тэгэхээр та бидний амьдрал бүгдээрээ яг адилхан гэдгийг л би танд хэлхийг хүсэж байгаа. Ямар цаг үе таныг яг хүснээр болохгүй байгаа ч гэсэн энэ Бурханы хүслээр байдаг юмаа гэдгийг хэлхийг хүсэж байгаа. Ямар тохиолдолд бид нар энийг ойлгож чадах вэ гэхээр Бурхан бол миний эзэн, тэр бол миний ваарчин. Намайг бүтээсэн эзэн, намайг хэлбэршүүлдэг хамгийн хэрэгцээтэй, ашигтай, утга учиртай болгодог нэгэн болоод тэр юмаа гэдгийг л бид нар ойлгосон үед л та үнэхээр амар амгалан амьдрна гэдгийг хэлхийг хүсэж байна. Хоёрдугаарт нь та бид амьдралаа юун дээр барьж байгуулж байна. 1-р Коринт номын 3-р бүлгийн 10-аас 15 дээр нөгөө Паул багш юу гэж хэлж байна вэ гэхээр тэгээ Паул өөрийгөө хэлж байна л да. Надад өгөгдсөн Бурханы нэгүслийн дагуу би мэрэгэн барилгачин мэт суур тавьсан бөгөөд өөр нэгэн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаараарай гэсэн. Түүн дээр яаж барихаа хүн бүр анхаараарай гэсэн. Учир нь тавигдсан суур болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй.
Хэрэв хэн нэгэн энэ суурин дээр алт, мөнгө, эрдний чулуу, мод, өвс болон сүрлээр барьвал ажил болгоно илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр буюу тэр сүүлчийн өдөр, эцсийн өдөр, тэр шалгуурын өдөр ирнэ гэж. Тэр мөнөөх өдөр үүнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа хүлээн авна. Хэрэв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсна. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана гэж хэлсэн. За тэгвэл энд нэгэн суурийн тухай ирсэн. За тэр суур болохоор Есүс Христэд итгэх итгэлийн тухай ирж байгаа. Библиэлд тэр бол нэг хад бүхий суур юмаа гэж ингэж хэлсэн байгаа Есүсийг. Тэгэхээр Есүс бол бидний хадан суур гэдэг дууны утга учир байгаад байна. Тэгэхээр Христэд итгэлийн тэр гол суур Есүс Христ байгаа. Есүс Христ бидний аврагч мөн үү? Та үүнд үнэхээр итгэж байна уу? Эн чинь өөрчлөгдчих юм бол та Христэд итгэгч биш боллоо л гэсэн үг байна. Таны амьдралынхаа өдрүүдэд бүх талбар дээр алив гаргаж байгаа шийдвэр, алив нэг үйлдэж байгаа үйлдэл, амьдралын хэв маяг, бие авч явж байгаа байдал дээр чинь Христ харагдахгүй бол та энэ хадан суурин дээр бат суурлаагүй байна л гэсэн гэж ойлгож болно гэсэн үг. За ингээд өнгөрсөн одоо бараг 19 жилийн хугацаанд одоо энэ сүмээр одоо ер нь бол хэдэн мянган хүн орж гарлаа. Өчнөө л хүн орж гарсныг мэдчихэж байгаа. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо ингээд одоо нэг ралик гэдэг чинь нэг сайхан амьд юм хөшөөнүүд болоод үлдсэн та нартаа баяр хүргэе. Он цагийн шалгуурыг давж тэ. Энд чинь юу хэлээд байгаа вэ? Та өөрийн итгэлийг Есүс Христээр тавьсан учраас танд итгэл байгаа учраас та үлдсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй ингээд одоо төөрөө бид нар хүмүүсийг нэг шүүж байгаа даа биш таа. Би та хэдийн өөрсдийгөө ялгаж хараасаа гэж хүсэж байгаа. Итгэлэл биднийг торгож үлдээдэг байхгүй юу? Би одоо Христ итгэл дээр ирснээс хойш 33 жил өнгөрсөн. 17 тоо дээр иржсэн өнөөдөр өнхөн эдэн настай л байна тий. Тэгээ одоо яс одоо энэ нэг өндөр насны одоо өндөрлөгөөс гарах нь өнгөрсөн хугацаанд өчнөө олон мянган хүмүүс сүм чуулган руу ирээд явахыг би харсан. Хэдхэн жилийн өмнө өөрсдөө Христэд итгэгчээ, энэ манайх Христийн шашиндаа гэж ингэж тунхаглаж байсан тэр 100 мянган хүний өнөөдөр 70 мянган хайчив. Саяхны тоолгоор бол 35 мянга биш манай Монгол итгэгч нар. Яг өөрийгөө би үнэхээр Христэд итгэгч гэж зоригтой хэлж чадж байгаа хүн 35 мянга. Юу тэднийг одоо явуулчих. Пастор муу байсан юм уу? Сүмийн үйл ажиллагаа нь муу байсан юм уу? Янз бүрийн шалтгаан байгаа ч гэсэн үндсэн юм нь юу? Танд бас энэ сүмд байж хат чинь асуудал тохиолдсон уу? Харилцааны асуудал байсан уу? Байсан шүү дээ. Гэр бүлийн асуудал байгаагүй юм уу? Байсан шүү дээ. Бидэнд янз бүрийн асуудал байсан. Сүм чуулган дотор ингээ хагарал зөрчилдөө үйл ажиллагаа зөндөө зүйл байсан. Тэгээ би та бүхнийг хэлээд байгаа юм дээр шүү дээ. Библи хэлсэн шүү. Амьд чулуунууд болж үлдсэн байна тань. Энд чинь итгэл байхгүй юу? Итгэл таныг торгоож байгаа байхгүй юу? Юу ч болж исэн итгэл таныг торгоож байгаа байхгүй юу? Тэгэхээр итгэл бага байсан учраас тэгээ Есүсийн хэлсний дагуу итгэл бага байсан учраас тэр хүмүүс чуулганыг орхисон байна. Энийг бид нар ингэж ойлгож олно гэсэн. Тийм учраас бидний хадан суурь бол Есүс Христ. Тэгвэл бид энэ суурин дээр бид нар алт шиг чанартайгаар эсвэл бид нар мод шиг чанартайгаар эсвэл бид нар өвс одоо сүрэл шиг чанартайгаар бид нар ингэж одоо итгэлийн одоо барилга барьж гин сүнслэг барилга барьж гин гэж төсөөлвөл энэ хэрвээ галаар шалгагдвал аль нь хурдан шатах вэ? Хамгийн дөрөв нөгөө сүрлжээ яах вэ? Зүгээр нэг үнэрл гал үнэрлэлгүй ингээл дүрлзэл хуглагдаад шатна. Мод бол яг ингэжсэн бүр ингээл сүлдээ цогсч мөксөд ямар ч ясан сүлдээ үнс олоод дуусна. Харин алт бол шатахгүй. Бүр тийм амархан хайлахгүй шүү. Бүр зохиомол галаар бүр өөр янз бүрийн элементээр алтыг чи хайлуулдаг штэ. Түүнээс алтыг гал руу хийчихээ шууд хайлдаг гэж бид нар хүлээгээд байвал боломжгүй. Библийн биччихсэн үед бол алт бол хамгийн чанартай гэдгийг бол хэлсэн байна шүү дээ, тий.
Хамгийн чанартай металл. Тэгвэл та бидний итгэл бас ийм чанартай байх тухай ярьж байна гэсэн. Итгэлийн амьдрал ийм чанартай байх тухай ярьж байгаа. Сүнслэг барилгаа бид нар үнэхээр ийм чанартай бүтээх ёстой. Энэ бол бидний Бурхандаа түссэн итгэлээр л бүрэлддэг зүйл байгаа. Галаар шалгах тэр өдөр ирэх тухай ярьж байна. Энэ таны амьдралд ирээд явсан ч гэж болно. Ирэх гэж ч болно. Энэ заримдаа хавчлагын тухай ярьж яж болно. Энэ бол заримдаа та өөрийнхөө амьдрал чинь тохиолж байгаа шалгуур юм сорилтын үеийг ярьж яж болно. Энэ үед та Христийг сонгох уу, тийм ээ? Хайртай хүүхнээ сонгох уу гэдэг шиг юм болох гэдэг юм л да. Манай найз бүр тэгжээс би бүр ингээд ацсан шалгаанд орчлоо гинэ. Тэгээ дээр үд олсон л та. Тэгсэн яасаа гэсэн чинь би энэ хүүхэнд айгу хайртай байдаг. Тэгсэн чинь энэ хүүхэн чинь бүр ингээд таг ингээд буддист юм байна. Бүр таг ингээд удмаараа ингээд лам мамын удам юм байна. Энэ хүүхэн ерөөсөө энэ итгэл ичрлээс өөрчлөг буцахгүй гинэ. Тэгээ би Христэд итгэх залуутай суухгүй гэсэн. Тэгээ би ингээд ботхоор бас Христэд би хайртай байгаад шиг байна. Тэгээ одоо би яг алийг сонгохоо мэдэхгүй болчлаа гэсэн. Тэгсэн нэг нэлээд ухаантай ахмад хүн тэгж хэлсэн байна. Тэр эмэгтэйг чи дээдлвэл чи бурхнаа алдна. Бүх юм алдна. Харин чи бурхныхаа дээдлвэл түүнээс өгөх бүх юм чамд ирнэ штэ гэсэн. Тэр нөгөө чинь нэг юм ариун шунлаар бурхан руугаа иргсэн байгаа. Тэр галаар шалгагдах өдрөө зайлшгүй ирнэ гэсэн. Амжилт гэдэг зүйл бас шалгуур штэ мэдхөө. Айгу хурдан би өнөөдөр тэр Pentatonix гэдэг хамтлагийн нөгөө акапеллад болдог хамтлаг байгаа шүү дээ. Хөгжингүүд болдог. Маш алдартай юм хамтлаг. Сүүлийн үед бол ер нь жоохон нөгөө инфлюенс тэр нөлөө нь жоохон муу нөлөөтэй болчиход байгаа юм тэр. Би тэр дундаас тийм ижил хүүстэнтэй гэрлэх хүмүүн гарна гэж яаж мэдэх юм тэр. Айгуу зөндөө сонсдог байлаа. Тэгэд бас тэднийг итгэдэг ч юм болоо гэж бодоодсэн ч ерөөсө бурханд итгэдэггүй хүмүүс байлээ. Тэгээ тэдний хамтлаг доторх тэр асуудлынхын талаар би нэг юу сонсч ирсэн чинь хүний нүдэнд тэрийг харуулдаггүй. Яг амжилт ирсний дараа дотроо хагаралдаад зөв буу юм болсон байгаа байхгүй. Тэр амжилт гэдэг бол бас бидэнд ирж байгаа шалгуур гэж бид нар ойлгох хэрэгтэй. Яагаад гинт би одоо бизнесмен амжилттай болоод гинт би яагаад баян болчихв. Тэгээ яг үүндээ бол бурхан таныг үүний төлөө бэлтгэхгүйгүй бол бид шууд л унна. Зүгээр л унна. Зүгээр л нөгөө мөнгөөр янз янзын ингээл аваад алтан жортлон дээр суугаад ингээл эхлэн штэ. Шүдмүүдээр алтаар бүрүүлээл бүх юм бол нөгөө алтнаасаа болоод хүзүүн ингэцэн явж байгаа хүмүүс эдэг штэ. Амжилт гэдэг бол бас шалгуур байдаг. Сорилт гэдэг бас шалгуур байдаг. Сорилт гэдэг бол таныг бүр итгэлээ орхихыг санд болгодог тэр зүйл байна. Итгэлээсээ болоод би дороотод байна гэж бодогдоход хүртэл чинь одоо танд ирж байгаа тэр pressure буюу тэр дарамт байгаа. Бэрхшээл, зовлон бэрхшээл гэж зүйл байна. Залбираалаад юу ч байдаггүй л гэж боддог үе бидэнд байна. Бага шүү. Залбираалаад. Яанх одоо эхнэр үтэй энд чинь Вашингтон Монгол цуглаан дээр үйлчлэх гэж анх урагдж ирсэн ба. Яг гэвэл нөгөө пастор нь Монгол руу буцаж явах төлөвлөгөөтэй байж байгаа. За 2 жилийн дараа өөрчлөгдөнө гэж бид нар мэдэхгүй шүү дээ тэр шийдвэрээ. Тэнгүүд одоо бид нар буцаах тухай ярьж эхлэх үед эхлээд жоохон шаналгаатай байсан. Одоо бид нар ч энд ирээд үйлчлэх гэж ирсэн. Тэгээ 2 жил нэг юм хөлсний ажилласан шиг байжгаад явах байсан болол тэгээ бүр одоо ингээ хүчээр албадаж бараг амбардаж явуулах гэдэг ч юм уу. Тиймэрхүү нэг юм сэтгэл төрхөд аюу хэцүү байсан. Тэгээд ер нь хамгийн чухал юм бурхныхаа өмнө ирлээ. Бурхан минь яах вэ? Яг бурхан яг нэг одоогоос эн чинь яг 2006 оны 12 сарын одоо 20 оны сүүлийн өдрүүд нэг тийм зовлонтой сахгүй. 12 сарын 31-ний өдөр шийдвэр ирлээ. Бурханы үг уншижсэн чинь чи намайг дагах үед би чамтай хамт байна гэдэг үг авсан. Бид хоёр ч ингээд бурхны дуудлагаар ирсэн хоёр шүү дээ.
Тэгээ одоо нэг хүн ирэхээр нь ирдэг, явгэхээр нь явдаг. Энэ бол бидний дуудлага биш юм байна гэдэгт итгэсэн. Харин Бурхан ир гэсэн учраас ирсээ. Бурхан ерөөсөө буц гэж ерөөсөө үг өгсөнгүй. Тэгээд нөгөө сүмийн удирдлагчаа дуудаад гэртээ ингээд хамт бас цаймаа уугаад ингээд сууж агаад хэлсэн ба. За пастор бид нар буцахгүй. Тэгээд буцахгүй. Яг гэвэл Бурханы дуудлагын дагуу бид нар энэ ярьсан. Бурхан ерөөсөө буц гэж хэлсэнгүй. Харин энд ингээд үргэлжлүүлж байх хэрэгтэй юм шиг байна. Тийм учраас бид нар энд тэртээ дөрвөө дахиад энэ чинь 10-аад сүм хэрэгтэй гэж тооцож байгаа бол 2 дахь сүм нь болъё. Бид нар сүм эхлүүлэхээр шийдлээ. За ингэж одоо анх одоо энэр сүм эхэлж байгаа түүх байхгүй энэ чинь. Ерөөсө бидний түүх ерөөсө энэ шүү. Битээ мартаарай зэ. Тэгээ тэр хооронд бол янз бүрийн харилцааны асуудлууд ингээл сэтгэл санааны дарамтд зөндөрс тэр болгоныг би зүгээр тэнд нь үлдээхээр шийдсэн. Тэнд нь үлдээ. Энэ бол зүгээр хувь хүмүүсийн л асуудал байсан. Харин би өнөөдөр тэр үед Бурханы дуу хоолой маш тодор ирээд хэлэхэд нь дуулуурснаас болж Бурханы бүтээсэн 10 хэдэн жил байна одоо. 19 жил өнгөрсөн ба шүү дээ. Бурхан агуу гайхамшигтай ажлууд хийхийг би харсан. Тэр үед бид хоосон байсан. Бидэнтэй хамт хин нэгэн байгаагүй. Тэр шийдвэр гаргасны дараа л ерөөсөө тий Бурхан хинтэй хамт байлгахаар шийдсэнийг харуулсан, уулзуулсан. Тэгээд тэдэнтэйгээ хамт явж ирсэн баг. Тэр өдрөөс хойш энэрл чуулганы амьд чулуу болж ирсэн та нартай баярлалаа. Бурхан үнэхээр та бүхэнд баярлалдаг шүү. Амен. За тэгвэл хичнээн амжилт, сойролд энэ зовлон бэрхшээлүүд нь шалгуур юм болол бүгд энэ шалгуур нь барилгын чанарыг илчлэхийн тулд өгөгддөг байгаа байхгүй. Тийм учраас та бүхэн яг алив нэг байдлаар сүнслэг барилгыг барьж амьдарч явахдаа амьдралаа босгон байгуулж байхдаа өдөр тутамдаа нэхуур, хянуур бас хичээнгүй байх тухай ярьж байгаа. Энийний тухай л ярьж байна гэсэн. Зарим одоо нэг саяхан нэг интернетэд яваад шүү дээ. Онлайн яваад шүү нэг цаазаар авахулах ял сонсцсон нэг залуу 23 настай залуу хүн алдсан ч юм уу тийм шиг. Тэгээд цаазаар авахулахынхаа өмнөхөн сүүлийн өсөлт юу байна гэсэн надад цаас харандаа өгөөч гээд. Тэгээ нөгөө чинь ээжтэй захаа бичсэн чинь тэр нь одоо зохиомлт өгөх юм уугүй юм уу би сайн мэдэхгүй шүү зэ. Гэтэ тэн дээр жоохон би тэндээс нь жоохон юм бодоход хүрсэн. Тэгсэн чинь ээжигээ ерөөхдөө жоохон шүүмжилсэн байгаа байхгүй. Та миний хэлсэн болгоныг надад зөвшөөрч надад авмаар юм гэсэн болгоныг нь авч өгч ийсэн. Аав маань надад та намайг өмөөрч аавтаа муудсноос олж ааваас салсан. Аав харин намайг загнахдаа намайг буруу юм хийсэн учраас чи ингэж болохгүй, ийм хүн болж болохгүй гэж намайг загнасан учраас л та энийг ширүүн хандж гин гэж хараад загнасан учраас муудалцсан учраас гэр бүл салсан. Та миний бүх юмыг л заа гэдэг байсан. Гэхдээ баярлалаа. Надад та сайн хандж гин гэж бодож байсан. Гэхдээ өнөөдрийн би бол тэрнээс би босч ирсэн байна гэж би харж байна гэсэн байхгүй. Энэ бодов штэ гэсэн. Бурхан бүх юмыг маань заа л гэдэг үл яах вэ? Бид бол яг амьдралын утга учраа үн цэнэ бид нар ойлгохгүй гэсэн үг байхгүй. Харин Бурханы өгснийг бид нар хүлээн зөвшөөрч үнийг бид нар yes хэмээн хүлээж авдаг, дагдаг нэгэн бахав. Энэ нь бидэнд бол ёроол гэдгийг л Библи бидэнд хэлж байгаа гэсэн. Бидний амьдралыг чанартай байгаасаа л гэж Бурхан хүсэж байгаа. Бидний итгэдэг чанартай байгаасаа л гэж Бурхан хүсэж байгаа. Ваарчин тэр вара чанартай байгаасаа л гэж хүсэж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас заримдаа ингээ хэд дахин одоо нөгөөтгөө шатаадаг. Хэдийгээр хэлбэрийг гаргасан хатаагаал болчдөг юм биш. Эний чинь галд барьдаг. Галд бараад энийг өшөө илүү төөнж, галынхаа одоо дээш доош нь болгож температураар нь янз бүрийн болгож тэгээд бүр ингээ сайн хатчлаа гэж үдсэн тохиолдолд нөгөө өнгөлгөөгөө хийдэг байхгүй. Гоёл чимгээ хийдэг гэсэн утгатай. Тэгвэл тэр хүртэл ингээд бас тэр варч хөөрхий бас нэг юм шалгуурт орж штт. Тэгээ хатааж явах явцад зарим вар хагардаг ба. Хагарчдаг. Тэгэхээр нөгөө
ваар чинь юу гэдэг вэ гэхээр нөгөө хагарсан вааруудыг авчираад буцаагаад нунтаглаад дахиад тэр нь хольц байна уу нөгөөдгөө шигшээд тэгээд дахиад ваар хийн тэрүүгээр. За ингэснээр чанартай болно л гэсэн. Бурхан бидний амьдралыг шигшиж байгаа нь, Бурхан бидний амьдралыг шалгуур руу оруулж байгаа нь бас энэ нь бидний итгэлийг үнэхээр чанарчхын төлөө хийж байгаа зүйл учраас хамгийн түрүүнд баярлаа гэж хэлдэг хүн байгаасаа л гэж хүсэж байна. Библиэлд Йовын түүх бол хамгийн эмгэнэлтэй түүх шиг бидэнд санагддаг. Харин төгсгөл нь үнэхээр гоё төгсдөг шүү дээ, тийм ээ. Гэхдээ бодъё. Түүнд 7 хүү 3 охин байсан. Бүгд нас урсан. Бүгд нэг өдөр нас урсан. Нэгнийхээ төрс өдрийг тэмдэглэж байгаа л байшин нуураад бүгдээрээ өгсөн. Үр хүүхдээ алдсан эхнэр нь хурж ирээд чи одоо тэр бурхандаа итгэсээр л байна уу? Одоо тэр бурханыгаа хараагаад өхүүл таарна гэсэн. Харин Йов юу гэж хэлж гэнэ үгтэр өөрийнх нь бие нь бас ингээ битүү яртаа болсон. Айжмаар өхөж байгаа байхгүй. Тэгсэн чинь бид нар сайн сайхан амьдарч байхдаа бурханаас авж байгаа юм болгоныг бид нар баярлаа л ингээ авдаг мөртлөө хэцүү зүйл зөвшөөрөхүйд нь бид нар түүнийг хүлээж авахгүй гэж юу? Үүгээрээ Йов юу хэлсэн гэхээр тэр бидний амьдралын эзэн биш юм уу? Тэр хүссэн үедээ авч чадна. Тэр хүснээрээ өгч чадна гэдгийг хэлж байна гэсэн. Учир нь тэр бидний ваарчин гэдгийг хэлээд байна гэсэн. Йов энийг маш сайн ойлгосон хүн байхгүй. Найзууд нь ирсэн. Тэд нар тухайн үеийн алдартай номлогч нар байсан. Алдартай барыг хаадууд, ноёдууд тийм хүмүүс ирсэн. Тэд нар ирээд юу гэж хэлж яах вэ гэхээр чи нэг нүгэл хийц учраас бурхан чамайг шийдэх шээ. Тэдний номлолын гол утга нь юу гэхээр та нар сайн юм хийгээд бол бурхан та нарыг шагнаал, та нар ямар зовлон бэрхшээл ингээд одоо шалгуур ингээд одоо дамжихгүй зүгээр сайхан инх тунх амар жимэр амьдрнаа л гэсэн сургаал байсан. Энэ бол гач сургаал юм а гэдгийг хэлж байна гэсэн. Тэгээд бурхан дараа нь тэр найзуудыг шүүмжилдэг штэ. Та нар миний тухай шал худлаа шал буруу ярьсан учраас би та нарыг шийдэхийг хүсэж байна. Гэхдээ та нар Йовоос уучлалтгүйгээд Йов та нарын өмнөөс надаас уучлалтгүйвэл би та нарыг өршөөж болох юм а гэсэн ба. Ягагтгүй зөв итгэлтэй байгаа нэгнлүү тэднийг чиглүүлж штэ. Та нар Йовоос сураарай гэж, тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд бидний хувьд бол бидний Йов болол бидний гарт байгаа Библи гэдэг. Энэ үнээс өөр бурхны тухай хамгийн зөвөр бидэнд ярих нэг өөр хэн нэгэн байхгүй. Өнөөдөр бид нар хоёр дахь сурах зүйл нь бид бол юу лээ? Хатан суур болох Есүс Христээр итгэлээ тавин бид нар амьдралаа босгож байгаа шүү. Инként бол бидний одоо энэ нэг юм одоо хадан хөдлөшгүй мөнхийн юм суурин дээр бид нар нэгэнд сүнслэг барилга барьж байгаа юм бол бүх талаараа түүнтэй адилхан, түүнтэй холбоотой байна л гэсэн үг байна. Манай наац нэг юм ичгүүтэр байдалд орлоо. Яасан гэсэн сүмдэр нөгөө тэр өдөр мань хүн үйлчлэлтэй байхгүй. Тэр чинь урдуур ингээл хүмүүсийг дагуулж залбируулаад ингээл магтаал, өргөл дурайлал ингээл зарлал хийгээл энэ сүмдэр нэг үйлчлэлсэн номлол хийгээгүй л дээ. Тэгэл гараад бид нар цугтаа ингээд нэг автобусанд суугаа явж ирсэн чинь нэг хүн хөл дээр нэг гिचсэн чинь одоо яаж ийн мааж наастай нэрэ чи хинбэ гэж бөөн болдог ш. Үе. Тэр хэсэг хугацааны дараа нэг өд чинь би миний нөгөө яг хуучин би миний дотор байгаа учраас ингэж гарч ирж байна. Тэгээ дараа нь бүр амар өөрчлөгдсөн шүү дээ. Бүр айгүй юм хүн инэрдэг, хүнтэй зөв зөөлөн ярьдаг. Бурхан ийм өөрчлөлтөд дуртай. Тэгээ бурхан нэг хүн явуулаад, нэг хинэггүй хамаагүй явдаг хүн явуулаад зүгээр шалгаж байгаа байхгүй юу? Зүгээр л хөл дээр нь гიშгүүлж байгаа байхгүй юу? Маа нөгөөтг нь өсгийтэй хөл. Тэгээд нөгөөтг чинь тэрүүхүү хооронд шалгагдчихж байгаа. Тэнгүүд яг өөрт нь ямар хогийн чанар байдгийм бэ гэдгийг тухайн үед маань хүн ойлгосон. Тэгээ бурханд итгэдэг, бурханыг хайрладаг хүн байсан учраас амьдралдаа өөрчлөлт хийсэн байхгүй. Тэгвэл надаас өөрчлөлт гоогаад байгаа байхгүй. Гэхдээ чи яагаад надаас би чамд айгүй муухай бас үлгэр үзүүллээ шүү дээ. Ингэж хэлсэн. Бид бурхан руу ирэхдээ тийм
зөвхөн өөрсдийн авралыг даатахад зогсохгүй. Бас өөрсдийн бүхий л барилгаа буюу амьдралаа түүнд бид нар өгөх ёстой болно гэсэн. Түүн дээр суйрлуулах ёстой болно гэсэн. За 3 дугаарт нь үгийг хүлээн авч дагах үед гайхамшигыг та бид харах болно. Иохны 2 дугаар бүлэг дээр Есүс Кана гэж хотод болсон нэгэн ээжийнхаа хамаатны нэг залуучуудын хурман дээр очисон байна. За яг залуучууд ч гэж бичээгүй л дээ. Зүгээр яг энэ хурм болчихсон. За тэнд ингээд Есүс оролцсон байна. Ээж нь тэнд үйлчилж исэн юм шиг байна. Бас тэргээр галтгоо малтгоог нь зохицуулаад ингэж исэн юм болоо. Тэгсэн чинь дарсан тусцсан. За ингээд тэгсэн чинь ээж нь буюу Мария Есүс дээр шууд очингуудаа дарсан тусчлаа. Юу бодож байна гэсэн баг. Тэд туслаач гэж л хэлж байгаа байхгүй. Ямар нэг юм хийгээч гэж хэлж байгаа байхгүй. Ээж нь бол Есүсийг үүнийг хийж чадна гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр ээж нь тушааж байгаа юм биш. Тэнгүүд Есүс тэнд нэг сонирхолтой үг хэлдэг. Эмэгтэй гэв те ээжээ гэж хэлээгүй шүү дээ. Эмэгтэй. Танд бас надад ямар хамаа байна. Эр хүмүүс өөрсдөө бэлдснээр ягаад дарсан дуусна бол найран дуусаад явна л гэцтэй. Ямар хамаа байна. Энийг зохицуулах ямар шаардлага байна гэдгийг хэлээд байна гэсэн. Заримдаа бид нар ийм дутчлаа, ингэчлээ, тэгчлээ гэдэг ингээд өөрсдөө зохицуулгаад амьдрал дууслаа гэж бод. Үгүй, Бурхны цаг гэж байдаг. Бурхны өксөг хэмжээ гэж бас байдаг гэж бид нар итгэх ёстой. Аамен. За тэгсэн Мария тэрийг ерөөсө сонссон шинжгүй заяа. Эргэж хараад нөгөө юунуудад тэр айл тэнд үйлчилжсэн зарц нарт юу гэж хэлсэн гэхээр тэр юу гэж айлдан түүний дагуу юу гэсэн бэ? Үйлд гэж хэлсэн. Тэ? Тэр та нарт юу айлдан түүнийг үйлд гэж хэлсэн баг. Тэг хэрэгцээ дутагдсан байдалд тэ байлаа гэж бодоход бид нар эзний юу айлдахыг сонсвол бид нар гайхамшигыг хүлээж авна гэсэн үг байна. Бурхны юу айлдахыг нь сонсоорой. За тэгэхээр би түрүүн бас ингээ өөрийнхөө амьдрал дээр тохиолдсон зүйлийг яриад байна шүү дээ. Тэр тэнд нэг юм жижигхэн эргэлт гарч байгаа байхгүй юу? Бид хоёрын манай гэр бүлийн амьдралд гарч байгаа эргэлт шиг. Монгол буцсан бол та бид ерөөс уулзахгүй заяа. Юу сундан мундатай өнөөдөр танилцах тий. Монголд нэг хуучин сүм дээрээ ч юм уу ингээл үйлчлэл явж явах байсан баг. Харин тэнд гарч байгаа нэг жижиг өөрчлөлтийг Бурхны үгийг сонсохоор даруусах үед, номхрох үед Бурхан үгээ өгсөн байхгүй юу? Тийм учраас тэр үгийг дагаас өөр харах байхгүй. Тийм штэ. Бурхан бидний амьдралын эзэн штэ. Тэгэхээр та хүн өнөөдөр яг юун дундуур туулж байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ Бурхан бол таны амьдралын эзэн. Тэр бол ваарчин. Таны амьдралын өдөр, цаг, минутыг тэр ингэж тогтоож өгсөн. Таны бодол, санаа, анхаарал тэр фокус тэр болгоныг чинь тэр хэлбэржүүлэн, тэр чиглүүлж өгнө. Яг юун дээр авчрах уу гэдгээ хүртэл ойлгуулна. Бид нар сургаалт өгсөн номыг ингээд харуул. Номлогчийн өгсөн номыг эдгээр харах юм бол тэн дээр ингээд шоргоолж, залхуу мэн чи шоргоолжны үүрэн дээр очмооч гэсэн үгнүүд байдаг да тийм ээ. Тэрийг хэлж байгаа хүн өөрөө нэг өдөр ингээд нэг ой дотор ч юм уу нэг ядраа сууж байгаа шоргоолжны үүр харсан л юм шиг байгаа байхгүй. Тэ? Тэгээ тэр номлогч тэг ингээд хараад ингээд суудсан. Тэд тэр ингээд цогцоо заггүй ажиллаж байгааг нь хараад ёо би энэ эдрийн хажууд бол би амар залхуу хүн биш тэгээ бодсон шиг байгаа байхгүй. Тэгээ тэр хүний амьдрал тэр нь хэр нөлөөсөн учраас тэр өөрийнхөө хүүхдэд загч байгаа байхгүй. Залхуураад байлгүйгээр очоод шоргоолжны үүрэн дээр очиод тэд тийм жижигхэн мөртлөө бүр амбарлтгүй ажиллаж байгаа. Чи тэдний хажууд хамаагүй том мөртлөө ерөөсөө залхуураад байна. Чи ихийг бүтээж чадсан шүү дээ гэсэн санаагаар хэлж байна гэсэн. Тэгэхээр Бурхан бидний амьдралын эзэн гэдгийг бид нар үнэхээр хүлээн зөвшөөрөх ёстой. Амен уу? Тэгвэл хэрэгцээ чинь хэрвээ дутсан те одоо яг хэрэгцээ дутсан, мухардсан юм уу байвал хүнийхээр боломжгүй юм мухардсан юм уу таарвал та эзэн айлдахыг сонсохоор заавал суугаараа гэж хүсэж байна. Инхийн тулд бид нар үгийг унших хэрэгтэй бол, залбирах хэрэгтэй бол, Бурханыгаа дуудах хэрэгтэй бол,
үгэнд итгэсэн тэр дуулууртай байдал гайхамшиг харахад хүргэсэн ба. Нөгөө зарснаар яг тухайн үед нөгөө нөгөө Мария ихч тэр энэ хүний хэлхийг ингээд сонсоод юу хэлснийг нь үйл дээрээ гिचгсэн учраас нөгөөдөл чинь яг юу болох гэж байгааг мэдээгүй. Тэгсэн чинь Иесус цаашаа маргаанч хийсэнчгүй те. Тэгэл эмхтэй сонсолтой эмхтэй гэл ингэ ээж нь эргээд явцсан чинь тэгж маргаан хийгээгүй шүү дээ. Зүгээр л юу гэсэн гэхээр тэнд ингээд юм хэрэгцээгүй хөвтжсэн те. Тухайн үеийн хүмүүсийн тийм ариутгалын ёслолд хэрэгэлдэг байсан тийм сав 6 ширхэг сав. За тусуур нь магадгүй нэг юм 80 орчим литрийн ус орох байсан болов гэж байгаа байхгүй юу. Тэгээд тийм том чулуун сав тэнд ингээ хэрэгцээг байсан. Ингээ хөвтжсэн. За одоо магадгүй тэр айл нөгөө ариутгалын ёслол мослол хийхгүй байна гэдэг нь бас сэтгэлийн биш амьдралаар амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ. Шашнаа даахгүй байна л гэсэн үг. Одоо нөгөө бидний хувьд ингээд Библи маань тоост харуулсан хэвдэж байгаатай л адилхан юм гэсэн. Ойлгож байна уу те? Уншихгүй байх. Нээж харахгүй. Библи аваад за чигээр 5 жилийн өмнө би энд зогсож ирсэн байж ингэж бараг заримдаа тэгэж бодохгүй байна бэ. Яг ийм нэг айлд нэг юм хэрэгцээгүй юм шиг байсан 6 чулуун савнд Есүс тэр зарсан нарт юу гэсэн гэхээр усаар дүүргэтгэ гэсэн баг. Тэд нартай гүүсээр агаад усаар дүүргээд 50 гут Есүс одоо юу гэж хэлж байгаа гэхээр хутгаж аваад найрын ахлагчид аваачиж өгөөрэй гэсэн. Энэ хооронд энэ дарс болсон байсан юм а гэж хэлж байгаа. За одоо Есүс архи үйлдвэрлэгч гэж бид нар ойлгож болох уу? Тэр дарс үйлдвэрлэгч гэж ойлгож болох уу? Гэхдээ энд болсон үйл явдал нь тэр айл тусалж байгаа боловч бас тэр хоосон байсан савыг дүүргэсэн. Тэгээд бас тэр амтгүй байсан тэр усыг амттай болгосныг бид нар харж байгаа. Энэ үйлдэл бидэнд юуг бас сануулах уу гэхтээ хэрвээ бид нар тэр ваарчныхаа үгийг сонсож дуулуурлах аваас хоосон сэтгэлийг минь та шатаагач гэд нэг англи төрөний дуун дээр тэр англи үг нь болохоор зэрэг бидний юм хэрэгцээгүй тийм бодлуудаа хайсны дараагаар та биднийг илүү хаанчлалын тийм бодол санаатай болгож өгөөс гэсэн утгатай тийм дуулдсан байл л дээ. Тэгэхээр Бурхан бидний зүрх сэтгэлийг нөгөө хоосон мөрөөдлөг маань үнэхээр зориг руу нь эргүүлж чадна гэсэн үг. Үүнд итгэхэд Бурханы үгийг уншихад чинь туслана. Бурханы үгийг уншаад хүлээж авч итгэх үед Бурханы гайхамшиг таны амьдрал дээр ирэх болно гэсэн. Халелуя, амен. Хоосон сав гэдэг чинь ашиглагдаагүй, хэрэглэгдээгүй байсан гэсэн. Дүүргэгдсэн сав гэдэг нь гайхамшигын хэрэгсэл болж байна гэсэн. Та бидний бодол санаа зүрх сэтгэл Бурханы үгээр дүүрэх тэр үед дуулуурлах үед өөрийгөө хэрэглүүлэхээр өгөх тэр үед Бурханы гайхамшигыг та бид харах болно. Халелуя, амен. Хамгийн анх нэг өвчтөе хүн дээр гар тавьжсэн тэр үеийг би санаж байна. Ингээд манай сүмийн ахлагч нар ингээл үйлчлэгч нар ингээл хамтдаа нэг хүний тухай төлөө залбирахаар болсон. Тэгээ ингээд тэд нар чинь ингээд гар тавиал Есүсийн нэрээр ингээл эдгэрлийг хүсэн залбираал тунхаглал ингэжсэн. Тэгээ би гараа тавьсан зогсож байхдаа би яг өндөө бас ингээд энэ хүн эдгэх болов үгүй болов гэдэг дээр өстө үнэн ойлгомж юм байсан ер нь болоо. Тэгээ гараа тавьчаад би зогсож байхдаа за яг би залбирах үг маань айгаа шидтэй байх хэрэгтэй юм болов гэж бас бодож үзлээ. Залбиралдаа дурдах ёстой үг маань илүү хүчтэй үг хэрэглэх ёстой юм болов гэж бодож үзлээ. Харин одоо эргээд харахад зүгээр л бид нар хэн нэгний төлөө залбирч байхдаа итгэлэл хэрэгтэй л. Итгэлэл хэрэгтэй. Түүнээс тэр уран цэцэн үг та өөрөө хүчгүй байх нь юусан та Бурханд итгэж байна. Итгэлээрээ та гар тавьчихна гэсэн. Алив нэг шийдвэр гаргаж залбирч авах таны итгэлэл Бурханы гайхамшигтай холбож өгнө гэсэн үг байна. Бурхан хоосон савыг биш, үгээр дүүргэгдсэн савыг ашигладаг гэдэг үгээрээ санацгаая. Би өнөөдөр та бүхэнд 3 зүйл ярьсан. Нэгдүгürt нь бид бол
тэр ваарчны гардаг тэр шавраар бүтээгдсэн тэр ваартай адилхан. Бурхан биднийг хэлбэршүүлдэг. Тэр энэ ваарчин ваарыг бүтээж явахдаа тэр сав суулгыг бүтээж явахдаа үүнд зориг шингээдэг учраас тэгснээр энэ үнцэнтэй, утга учиртай бас зориулалттай болж чаддаг. Энэ шиг Бурхан биднийг энэ дэлхийд илгээхдээ тэр утга учирыг шиг зорилгыг өгсөн. Ингэснээр бид наргийн амьдрал утга учиртай болж бас хэрэгцээтэй болж бас өөрийн гэсэн зориулттай болсон байгаа даа. Бид түрүү нэг айхтар багшийн тухай ярьсан тийм ээ. За тэр айхтар багшийн нэг гоё тийм хараа байна. Хар газар амьдарч байгаа олон залуучууд, олон монголчуудаа үнэхээр бас өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ хуваалцаад тэд бас энд ингээ хамтдаа өсөж дэвжээсэй гэсэн тийм хүсэлтэй байгаа. Энийг бол би бурханлаг зүйл гэж харж байгаа. Энэ бол бурханлаг зан чанар байхгүй юу? Бид ч гэсэн ялгаагүй юм байх хэрэгтэй болно гэсэн үг. Би энд ирээд ч гэсэн айгүй олон хүнд гитар заасан. Яа сүүлийн жилүүдэд жоохон хөгшөрсөн болохоор тоохгүй шиг байна. Монголд бол би ч ерөөс ингээд 20 морин хүүхэд ингээд бүр шал тоглож чаддгүй хүүхдүүд бүгдэнд нь гитар бариулсан. За одоо ингээд тэд ч гажим сонсож байгаа юм чи. Гитар заадаг гэсэн. Би өөрөө тийм сайн тоглодог юм биш. Бүр угаасаа тэг нэг айхтар ингээд яг бүр шаардлагаар хөдөө сайн мэдээ түгэж явж байгаа л нэг продюсенд нэг сурсан хідэн барилтаараа ингэж яаж байгаа л тэгээ нэг жоохон сонсгол суулаа. За ингээд одоо магтаалынхаа дуугаа тоглож эхэлсэн учраас тэгээ намайг л одоо айгуу сүрхий гитар тоглодог ойлгоцсон. Гэтэ миний тэр гитар зааж исэн тэр юунаас сурсан олон залуучууд өнөөдөр ойролцоогоор нэг 30 хэдтэй нэг тийм залуучууд байгаа. Гитар тоглодог. Бүр амар сайн тоглолт. Тэд нар одоо надад багшлана. Тухайн үедээ би зүгээр ингээд нэг за чаддаг зүйлээ хуваалцъя гэж ингээ бодож байсан ч бурхан хэрглэжсэн гэж юусэн би ойлгоогүй байгаа тухай. Залуу байсан болохоор. Эргээ харахаар бурхан хэрглэжсэн. Таныг одоо бэлэн болсон уу, бэлэн биш вэ нүү? Үргэлж өдөр болгон бурхан таныг хэрглэж болно гэсэн үг. Амьдралаа бид нар босгон байгуулж байхдаа бурханд найдаж итгэж байгаа итгэл дээр суурай тавьж бид нар босгох хэрэгтэй болно гэсэн. Тэгэхгүй л бол нурж унана. Тэгэхгүй л бол хагарна. Тэгэхгүй л бол эмтэрн, эвдэрн чанаргүй болно гэсэн үг. Христ итгэдэг, итгэлээр л бид нар Христэд итгэлтнүүд гэж дуудаж байгаа шүү дээ. Та Христэд итгэгч мөн үү? Тийм бол хадан суурин дээр сайн суурлаараа гэж таныг уриалж 3 дугаарт нь эзний үгийг хүлээн авч дагах үед гайхамшигыг та харах болно. Түүний юу хэлснийг дагуу үйл дээрээ тэгвэл гайхамшигыг та харах болно. Амен. Хүмүүс янз бүрийн тайлбар өгч магадгүй. Миний хаар бол одоо бид нар чинь эхний хүүхдээс хойш ингээд 10 жилээрсээ хүүхд байхгүй, сураг байхгүйсэн шүү дээ. Яг нэг дахиад нэг хүүтэй болвол болчмоор, дахиад нэг охинтой болвол болчмоор гэдэг бодоол. Тэгэл залбираал, зөндөө олон хүмүүс залбираал гэсгээд. Нэг өдөр би Бурханы үгийг уншиж байсан. Тэгсэн чинь тэнд ингээд дараа Исаакч тэр, Яаковч тэр эхнэрийнхээ төлөө залбирах үед тэд жирэмсэн болсон гэж байгаа байхгүй. Тэд хүүхэд төрүүлсэн гэж байгаа. Тэгээ тэр үгийг яагаад би энийг нь дотоо орчихсон биш нэ чинь. Анхны хүүхдээр нэг ингэж мингээгүй юм шиг байгаа байхгүй. Тэр чинь зүгээр нэг шин гэрсэн хосуудад өгсөн бэлэг бач. Тэгээ дараагийнхтаар бас Бурханы өгч байгаа бэлэг нь итгэлээр ирэх хэрэгтэй байсан байгаа байхгүй. Тэгээ би эхнэрийнхээ төдөө залбирсан, гараа тавьсан. Тэрнээс хойш жирэмсэн болсон л гэж би боддtiin. Тэгээд хүмүүс янз бүрээр хэлээлээ. Бодол хэдэ. Гэхдээ би зүгээр янз бүрийн байдлаар бурхан ажилласан байж л тий нэг тэг миний талаас надад өгсөн тэр мессежийн үгтэр бурханы үгийг уншаад түүний дагуу хийх үед би гайхамшигыг харсан. Тэг өнөөдөр нэг юм жоохон юм идэр насандаа нэг найзтай болсон шүү дээ гэртээ. Итгэлээр ирсэн хүүхэд. Бурханы ивэлээр ирсэн хүүхэд байгаа да. Халелуя. Та бид ямар сав бэ? Варчны моторт байгаа сав гэсэн тийм ээ. Бид амьдралаа хадан суурин дээр барьж байгаа гэж.
тэр шаврыг одоо ингээд нэг ямар нэгэн эргэдэг ширээн дээр тавьж хийдгийг та бүхэн мэдж байгаа тийм хатуу тийм юу байхгүй surface одоо ийм талбар ийм талбай ширээ байхгүй бол хатуу гадаргуу дээр л тавихгүй бол энэ шаврыг хэлбэрт оруулж чадахгүй. Заримдаа бурхан биднийг ийм хатуу гадаргуу дээр тавина. Ямар ч хатуу газар үү. Тэнгэр хоол юм газар хатуу юм. Үгүй энэ дунд бид нар хэлбэрээ олж байгаа гэдэг нь энэ бурханы ивэл واخгүй юу? Бид нар ингэж хүлээж авал та амар амгалан олох болно. Эзнээс хүлээж авах болно. Энэ хүний газарт бидний олон хүссэн зүйлд бид нар хариу авч чадахгүй. Бидний хүснээр болохгүй байж болно. Гэхдээ бурхан таныг хэлбэршүүлж байгаа гэдэгт итгэх бол энэ бол ивэл. Тэгээд түүний үгийг хүлээн авч дуулуурлаж зүрх сэтгэлийнхаа хоосныг бурханы үгээр дүүргээрээ энэ дүүргэгдсэн савыг ашиглах болно гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Та өнөөдөр ваарчинтайгаа хэр ойрхон байгаа. Түүний үгийг сонсоод даган үйлдэж чадаж байгаа юу? Тэ? Таны миний сав үнэхээр бас тэр үгээр дүүрэн байна уу? Хоосон байна уу? Дундуурхан байна уу? Эндээ би таныг анхаарал тавиараа гэж хүсэж байна. Амьдралынхаа бас засагдаагүй, өөрчлөгдөөгүй хэсгүүдээр та өөрчлөлтийг гаргаараа гэж хүсэж байна. Бурханыхаа жигшдэг зүйлийг тэр ваарчин тэр хэлбэршүүлэн босгож байгаа тэр ваарн дээр нэг юм таалагдахгүй зүйл гарвал тэрийг авна штэ. Таалагдахгүй хэлбэрээ тэрийг дахиад нухна штэ. Энэ нь бид нар өөрсдийгөө өгөхийн тулд бид нар номхорох хэрэгтэй болно гэсэн. Эзэн минь надад хүрээс намайг шийдтэй, намайг хэлбэршүүлж өгөөч, намайг та ямар зориг шингээж намайг хаашин чиглүүлж та өөрийнхөө дураар хийгээч л гэж бид нар бурханаас хүсэх хэрэгтэй болно гэсэн. Бид нар хамтдаа зүрх сэтгэлээ эзэн рүү хандуулцгаая. Би таныг залбираарай гэж хүсэж. Эзэн минь амьдралын эзэн минь ваарч минь ээ. Би өөрийнхөө зүтгэж элдв хэлбэр хөөхөө одоо болж байна. Таны моторт би зөөлөн шавар байж таны үгээр дурж таны гайхамшигын хэрэгсэл болмоор байна гэж бид нар хамтдаа эзний нэрийг дуудан залбирцгаая. Халелуя Есүс. Есүс.